Та бүхний амрыг ирий. Би өнөөдөр та бүхний сайн мэддэг чандам эрдэнэ талаар юу боддог тухайга хуваалцах гэсэн юм аа. Тэгээд хүн болгон чандам эрдэнэ гэж юу болох талаар мэдж байгаа байх гэж бодож байна. Би тэгээд юм мэддэг хүн болоод дүр үзүүлээ. Тэгээд яг уу тэгээд бас бурхны шашныхан гэдэг энэ халдсан толгойтой хүмүүс биш үү? Ламнар гэдэг. Тэд нар бас шүү дээ энэ чандамны талаар тайлбарлалт юм байна л да. Тэгээ чандам нь болохоор төрийн жишээ нь 7 эрдэнэ буюу нэг энэ химрийн дарцганы энэ хажууд байгаа 7 эрдэнэ байна л да. Тэрний нэг юм байна. Тэгээд чандам эрдэнэ гэдэг маань энэ нэг үр тариа будаа шиг нэг тийм ба. Гэхдээ нэг шатж байгаа. Тэгээд чандам эрдэнэний тайлбар дээр болохоор чандам гэж бичихгүй юм байна. Чанд маань гэж зөөлөн тэмдэгтээр бичих юм байна. Тэгээд Мендрийн эрдний хөхөмдөг өнгөт 8 хэсгээс бүтсэн 5 өнгийн гэрэл цацран 100 бээрийн хүртэл үзэгдэх тунгалаг гэрэлтэй бөгөөд халуун үед сэрүүцүүлэгч, хүйтэн үед дулаацуулагч чандам эрдэнэ болоо. Түүнийг хаа газар өвчин цаг бусын үхэл үл гарах бөгөөд 4 твийн хамаг амьтны үгээгүй болсон арилан сэтгэлд юу сансан эрх баялаг ариун дийлгэрхийн эрдэм төгсүүлээ гэж байна. Тэгээд энэ чандам эрдэнэ гэдэг нь болохоор хүн амьтанд их тустай зүйл. Тэгээд хүн амьтныг сэрүүцүүлэгч, хүн амьтныг жишээ нь дулаацуулагч энэ төр гэж байна л да. Тэгээд гэтэл чинь Монгол энэ ламнарын ингэж яриад бичээд байгаа юм нэг өөр. Тэгээ энэ настай хүмүүс энгийн хүмүүс яриад байгаа юм бас нэг өөр байх юм. Тэгэд монголчууд биш энэ чандам эрдэнэг юу дууддаг гэхээр ус чандам эрдэнэ, ургамал чандам эрдэнэ, амьтан чандам эрдэнэ гэж байгаа. Тэгэд энэ ус ургамал амьтан байгаа газар жишээ нь тэр нөгөө нэг өвчин цаг бусын үхэл тэр хизүү мицүү юм байхгүй сайхан амьдрна гэж байгаа. Тэгэхээр ургамал ургасан, ус урссан, амьтан мал бэлдсэн газар бол их сайхан тийм байх юм аа. Тэгээд түүнийг чанд манд сайн хадгал хамгаал гэсэн үгнээс чандам гэсэн нэг тийм монгол нэртэй байх юм. Тэгээд энэ чандам эрдэнэг толгойн 3 чулуу гэдэг. Нэг нь жишээ нь ус, нөгөөх нь ургамал, тэгээд амьтан гэж байгаа. Тэгэхээр чинь та чинь нэг ус уугаад дээрэс нь будаа идэхээр чинь дотор чинь нэг л хүйтэн байна. Тийм учраас жоохон мах захтай ч юм уу хийхээр тийм гал болох юм аа гэж байгаа. Тэгээд дотор халууныг үүсгэхийн тулд энэ ус, ургамал, амьтан 3 хэрэгтэй. Тэгээд энэ маань гэдэг нь болохоор хоол хүнстэй холбоотой гэж байгаа. Тэгээ хүн хоол идснээ дараа ингээ сайхан бие биеийн хөлс гараад тэгээ жоохон мансуурлын байдалд ордог. Хүүхэд жишээ нь ихийнхаа хөхний сүүгээс уугаад бас мансуурдаг. Тэгээд бас энэ шатж байгаа ус гэж юу юм бэхээр жишээ нь мэдээж шатдаг ус гэвэл арх байх юм. Тэгээд арх уугаад бас хүмүүс мансуурдаг байх юм аа. Тэгээ энэ маань гэдэг нэг тийм 3 эрдний тийм чулуу гэж байгаа л да. Тийм байна. Тэгээд энэ чандам эрдэнэ гэдэг нь болохоор бас нөгөө нэг хиймрийн морин гэж авч явдаг. Тэгээд энэ хиймрийн морин ямар ч юм бэхээр жишээ нь хүний нөгөө нэг хиймэрхээр жишээ нь зөвхөн ламнаар ярихгүй шүү дээ. Хиймэрхээр бас бөөнөр ярина. Хиймэр гэж байна. Морин эрдэнэ гэж. Цагаан өнгөтэй бөгөөд илт мэдл төгс рид хувилгаанаар нис чадах хөлөглөгчийн хорлыг бүгдээс авран морин эрдэнэ хэмээн гэж байна. Тэгэд энэ морин болохоор шүү дээ далавчгүй мөртлөө рид хувилгааны хүчийг ашиглан нисдэг гэж байгаа. Тэгээд хин рид юм бэ гэхээр нөгөө юу юм бэ? Хангай рид гэх юм бол ханга рид болдог. Тэгээд нөгөө нэг жигүүртний эзэн бүгд нисэх эрхийг олгодог гэж байгаа. Тэгэхээр чинь энэ ханга рид юу хоёр холбоотой байдаг. Химрийн морь. Тэгээд энэ химрийн морь бас нэг тийм эрэгтэй хүний нэг тийм төмсг мөмсг шиг юм ингээд зөөгөж явж идэг. Тэгээд энэ бас энэ эрэгтэй хүн тэр төмсг мөмсг бэлэг эртнээ сайн манж хадгалж явах хэрэгтэй гэдэг. Яг бол эрэгтэй хүн чалах тэнхээтэй байвал тэр хүн хиймэртэй гэж үзнэ. Тэгээд чандамныг яагаад тулгын 3 чулуу гэдэг юм гэхээр гэрийн дунд тийм галтай тэгээд тийм 3 чулуу байх юм. Тогоо тавиад хоол хийхэд 3 чулуу хэрэгтэй дор хаяж. Тэгээд чандам нь ямар ч төрийн жишээ нь чухал юм л да. Тэгээд
Ус юу юм бэ гэсэн асуулт одоо жишээ нь Монгол сэтгүүг орхиогүй хүн бол одоо ус бол мэдээж хэл юм аа. Ус хэл гэж ярьдаг гэж байгаа. Тэгээд цус юу юм бэ гэхээр одоо жишээ нь мэдээж цус мусаа хамгаалах хэрэгтэй л да. Цус мус чаана таадгалах хэрэгтэй батгалгаа тиймэрхүү юм байна. Тэгээд дээрэс нь ногоон ургамал үндэс юу юм бэ гэхээр одоо жишээ нь юу юм соёл юм байна. Тэгэхээр чин хэл соёл цус гурыг одоо чанд маань гэсэн үгнээс тийм юм байдаг байхгүй. Гэтэл чинь энийг одоо жишээ нэг тийм сонин одоо жишээ нь учир нь ойлгохгүй юм аа гэж монголчууд тайлбарлаад байгаа байхгүй. Тэгэхээр ламдар нэг тийм өөр үзэл бодолтой байд юм байна. Тэгээд энэ ерөнхий монголчууд маань бас нэг өөр үзэл бодолтой байд юм байна л да. Тэгээд чандман мэдээж хоол хүнсний одоо маань учраас одоо юу юм л да. Одоо өвс ургамал тэгээд ус тэр мах идээд хүний одоо тэр бие тэнхээ одоо хиймэр одоо тийм цайжрын дээшлэн гэдэг үүднээс одоо жишээ нь хиймэрийн морь одоо тэр чанман нэрднийг одоо авч явдаг юм. Энэ бол одоо хуучны тэр чанман нэрд нь нэг ширхэг те чанман нэрд нь авч яваа морины тийм одоо хиймэрний дарцгны дардс байгаа юм. Тэгэд ийм одоо жижигхэн байсан юм одоо жишээ нь ийм болтлоо одоо том болоод тэгээд одоо энэ Монгол орны байгаль орчноос гадна одоо монголчуудын оюун санааг тийм бохирдуулж байгаа тийм юм байх юм аа. За анхаарал тавьсанд баярлалаа.